За, аним тропүүд гэж байдаг. Ерөнхийдөө аним гэдэг зүйлийг барууны анимашн кинонуудаас ялгаж байгаа шин чанар, бэлэг тэмдэг, хэвшмэл ойлголтууд гэж ойлгочих болно. Маш олон тропинууд байдаг. Тэгээ заримд нь ол хүмүүс үнэхээр хайртай. Харин зарим нь кринж гэж боддог залхсан хүмүүс олон. Тэгэд өнөөдрийн имжлэхээр болохоор тэр олон тропүүдээс хамгийн алдартай төвөмөл байдаг. Аним болонд баг байдаг шахуу тропүүдийг сонгож аваад надад ер нь хэрэг таалагддаг байдаг тэр үзэл бодлоо хаваалцъя гэж бодлоо. 絶対に俺が決める。 За, аним дээр бол япингийн маш олон төрлүүд гардаг. Аним бол тэр чигээр яполог. Ялангуяа шоны аним дээр бол япингүй аним гэж юу байхгүй дээ. Тэгээ тэр дундаас хамгийн төгөөмөл нь өөрийнхөө чадрыг тайлбарлаж өгөх. Үзэгчдээс хамгийн их шүүмжлүүлдэг мемэнд өртдөг нь бол энэ троп. Яг хоо тулаантай анимын дөрвөж угаасаа хийх нь жоохон комплекс чадртай байдаг болохоор одоо Холливуудын кино шиг ч юм уу ярихгүйгээр зүгээр үзүүлчих гэхээр айгүй хүндрэлтэй л дээ. Гэтэ нөгөө талаасаа хин тэгэл нэг эсрэг тулж ш дайсандаа гайхуулж байгаа юм шиг хамаг чадвар төлөвлөгөө тактика нэг өршөлтөнд тайлбарлаад авах дээ. Тэгэхээр бол угаасаа логикийн алдаатай нүнэн. Тэгээ энэ логикийн алдааг засах гэж оролцсон анимыг би Жожо гэж боддог. Жожогийн дөрүүд бол бусад анимуудаас илүү олон янзын комплекс чадвартай штэ. Тайлбарлахааргүй л ойлгохооргүй. Харин Жожо дээр энэ асуудлыг яаж аргалсан бэ гэвэл өрсөлдөгчдөр очиод өөрийнхөө чадрыг тайлбарлаж өгөх биш. Өрсөлдөгч нь өөрхийн чадрыг тайлбарлаад өгч жишээний чи ингэсэн чинь ингэсэн болохоор чиний чадвар тийм бистэй гээл те. Эсвэл зүгээр дотроо internal monologue гэдэр явж байгаа л толгой дотроо дүгнэлт их нэрийдлэр өрсөлдөгч төрийнхаа чадварыг үзэгчдэд тайлбарлаад өгч байгаа нь айгүй зөв шийдлээсэн. Хамаагүй дээр хамаагүй үнэншилтэй. このカエルと俺の体力の消耗が答えだ。お前はスタンド能力で生き物の体内の鉄分という栄養素を使いカミソリを作り出した。 Харин тэр internal monologue-ийн тантрик сандраас хойшоо нэлээд эрчимдсэн гэж боддог. Death Note дээр их гардаг, Code Geass дээр их гардаг, сүүлийн үеийн анимууд ч гэсэн энэ тропыг хадгалагдаад үлдсэн юм шиг санагддаг. Жишээ нь одоо Blue Lock, Demon Slayer хоёрт бол internal monologue-гүй тулаан тоглолт гэж байхгүй шүү дээ бараг. Зарим хүмүүсийн хувьд бол энийг айгүй лайтай гэж үздэг. Минийд бол харин ч дуртай. Тухайн дүрийнхээ болоо тухайн нөхцөл байдлыг ойлгож авахд чухал нөлөө үзүүлдэг. Үзэгчдийн ч гэсэн анхаарлыг төвлөрүүлэхэд тусалдсан болов уу гэж бас боддیں۔ Энд чинь тэгээд ганц шон анимаас гадна инээдмэн анимд айгүй их байдаг юм байна шүү дээ. Яг уу Саки Кусо дээр бол internal monologue нь хитрхи их тэгээд гол нь тэрийг амар хурдан яриа явчихдаг болохоор хадмлын гүйс шунших гэж банк паузлдаг хэцүү тал байгаа л да. Тэр бол яг үнэхээр жоохон лайтай байдаг. Тэгээ ерөөд нь бол би internal monologue дуртай. 少年が驚くのも無理もなかった。全身運動の苦痛により皮膚の痛みを分散。 За internal monologue ч биш, дөрүүдийн диалог ч биш, өөр нэг бас нэг сонирхолтой нэг төрлийн япинг бас анимд байдаг. За аним ч гэж ер нь бол Бакигаас өөр ийм давхар өгүүлэгч тайлбарлаад явдаг аним санаад орж ирэхгүй л байна л да. Яг гоо Баки дээр ингээд дууг нь бол тэд нар чинь ямар нэг чадваргүй супер биш яг биднэртэй л адилхан хүмүүс байгаа даа ирнэ бод амьдрал дээр байхааргүй үнэмшлэхөө паналт үйлдэлүүд гаргаад байдаг шүү дээ. Тэрийн шинжлэх ухааны үед онлын үед боломжтой юм а гэдгийг л батлах гэж тиймэрхүү япинг явдаг байх л та. Зарим үед бол гоё. Нэг сайхан таны мэдхэн контент үзчих юм шиг те. Сүүл нэг гоё амтны ертөнц үзэж байгаа юм шиг vibe мэдрүүлж чаддаг. Гэхдээ тэр нь жоохон удаан үзээд ирэнгүүт ер нь залхмаар болоод ирдэг л дээ. Жишээ нь бол би Бакигийн шинэ сизон гарна гингүүд баг нэг сар гарны өмнөөс л амар догтлол хүлээдэг байхгүй юу? Тэгээд яг үзэж байхдаа яг уу нэг өдөртөл бүх ангийн үзээд дуусдаг л та. Гэхдээ сүүлийн ангийн бол бүр нэлээд залхацсан байдалтай. Нэлээд чартай жиж үзэж дуусгадаг. Өө энэ ч одоо хэдэн үлдсэн бэлээ гээл те. Үзэж дуусгахтынхаа дараа бол тэгээл дахиад нэг сизон байдгаа дахиад нэг ангич үзэхээс лайлаа гэж боддог болчдөг байхгүй юу? Тэгэхээр миний хувьд бол Баки шинэ сизон шинэ арка нэг жилд нэг л удаа гаргасан дээр эсвэл 2 жилд нэг удаа ч юм уу. Тэгэхгүй бол байнга үзэхээр тэр япинг бол үнэхээр унтуулдаг. 領域展開無料空所。 За тэр шоны анимд их ажилладаг нөгөө скил дайралт эдэртэй нэр өвчтөг заншил байдаг шүү дээ. Камаяма гомо гомо но пистор өдргээл. Инээдээ үед бол таалагдахгүй гэхээс илүүтэй байх ёстой л зүйл юм шиг санагддаг миний хувьд. Ягаад гэвэл энэ ч бол аль хэдийн анимыг барууны болон дэлхийн кино хөтөлбөрөөс ялгах бэлэг тэмдэг болчиход байгаа шүү дээ нэг ёсны.
Хэрэг Холливуудын кинон дээр Captain America те бамбаагаараа үхлийн шидэлт гэвэл ер нь гэрийн сонсогдно. Кино байтугай анимтай нэлийн төстэй гэж хэлж болох уу? За Аватар дээр хүртэл тийм зүйл байдгүй. Угаасаа байвал жоохон эвгүй үер санагдахаар байгаа төсөөлөд үстэй. Тэгэхээр энэ дайралтандаа нэр өгдөг троп заншил бол яг аним дээр л байсан дээр гэж бодож байна. За бүгдийг базаад хэлвэл барууны кино урлагтаа бол баг яар их үзүүл гэдэг нь штэ. Японы аним харин баг эсрэгээр юм шиг санагддаг. Тэгээд миний хувьд зарим үнэхээр ядаргаатай үнэмшлэхүү санагддаг япингууд байдаг ч гэсэн ерөөхдөө нь ярил бол анимын энэ тал нь харин ч надад таалагддаг. Гэтэ таалагддаг ч гэж яг би өөрөө дассан болооч тэр юм уу энэ хитэцсэн их япинг бол аним дээр байгаа үед л таалагдах баг. Барууны анимашн кинонд дээр нэг ихөр гарч ирснээр хамаг чадраа тайлбарж өгөөл тэгснээ өөр өөртөө яриад ах юм бол нэг жоохон кринж юм уу ямар ч гэсэн таатай биш юм шиг мэдрэгдэн гэж би бодож ин төсөөлөд үзэнгүүт. За аним яг олон төрөл байдаг л та. Гэтэ ерөнхийд нь тулаантай аним, slice of life аним гэд хоёр хуваачил та төр зур. Тэнгүүд плотын хувьд энэ хоёрт хоёуланд анзаарэгддэг нэг троп заншил байдаг. Тулаантай аним дээр ялангуяа шоуны тулаантай аним дээр бол тэр back story, training arc, tournament arc гур бол бүр байнга дагаж явж идэг. Training arc, tournament arc хоёр бол ерөнхийдөө их тохиолдолд хамт явж идэг шүү дээ. Тэр бэлтгэл хийдэг arc нь бол тэмцээнийхээ build up маягаар оршдог юм. Тэгээд энэ зүйл ер нь яагаад зөвхөн аним дээр л хараад байт юм бэ гэнгүүт хариулт нь дээр үеийн анимууд олон ангитай. Тэгээд бас serialized episode-ыг буюу нэг ангийнхаа төгсгөл нөгөө ангийнхаа эхлэл болдог хоорондоо холбоотой байдаг байсан. Тэр үеийнхаасаа онцлог нь. Яг хөө сүүлийн анимууд бол тийм ч олон ангитай биш л дээ. Гэтэ энэ уламжлал нь хадгалалтад үлдсэн юм шиг байна. Тэгээд энэ хоёр arc бол ялангуяа tournament arc бол надад үнэхээр таалагддаг. Наргама супер яг үндэ надад их таалагдахгүй байсан юм. Тэгээ tournament arc орж ирэл үзэж ихсэн King Ashura-г би 2010 оны PS2-ийн тоглоом шиг trash CGI-тай хөлг баки хитргээл дийсэлдэг байсан. Ер нь тоож үзэхгүй ч гэж бодож исэн. Тэгсэн тэгээл tournament arc гэдэг мэдээл үзэж эхлэх жишээ нь. Тийм. Тэгээ ер нь тэмцээнтэй arc-ингүүд ерөөсөө амар муу болж исэн өөдгөртэй arc санаанд орж ирэхгүй байгаа байхгүй юу? Бүгдээрээ л амар гоё болсон шиг санагдана. Тийм. Ерөнхийдөө хэрвээ та аним хиймээр байгаа тэгээд аним амжилт нөрөхгүй бол зүгээр tournament arc-ийг чих тэгэл болоо. Хамгийн easy trick. За ганц шоуны аним жишээ нь бүх аним дээр байж идэг нэг зүйл бол back story. Back story-д бол би тиймч дуртай биш. Яг нь зарим үнэхээр гоё back story-нууд бол сэтгэл хөдлөлтөлтөө. Гэтэ миний бодлоор аним дээрх нь back story гэдэг заншил 1990 оноос хойш ерөөсөө өөрчлөгдөв юм шиг санагддаг. Тийм болохоор ерөөхдөө залхацсан ч гэх юм уу одоо би back story гаргах юм бол зүгээр шууд skip-лдэг болчиход байгаа. Анимын back story гэдэг зүйл ермээр хоёрхан шалтгаанаар гардаг. Нэг бол үхэж байгаа дүр. Нэг бол дутуу хөгжүүлсэн эсвэл хүмүүсийн нэг сайн мэдэхгүй хөгжүүлж амжаагүй төрийг хүчээр хөгжүүлэх гэж байгаа. Тийм үед л back story гарч ирдэг. Тийм, барууны сурлууд дээр бол back story-г янз бүрийн ашигладаг штэ. Ангийнхаа ихэнд нь оруулдаг ч юм уу. Зарим нь бол бүр гоё шийдлүүдээр шигсэн оруулсан тохиолдлууд байдаг. Гол нь тэгээ тэр back story-нууд нь аним шиг тийм удаан үргэлжилдэггүй бас ерөөхдөө плотын төлөө back story-г оруулдаг. Аним болохоор миний хувьд ягаад ч юм ихэнх тохиолдолд дүрийн төлөө back story оруулаад ах шиг байдаг. Одоо жишээ нэг дүрийг жоохон фэнүүтэй болохгүй бол фигурын зарагдахгүй гэдэг шалтгаанаар ч юм уу нэг тийм хүчээр те backstory-д бол би дургу биш зүгээр анимын backstory-г жоохон шинжлэхтээсэй гэж хүсдэг байхгүй юу. Арай нэг хайрцнаасаа гараад арай өөр янзаар backstory оруулах гэдэг үзүүл сонирхолтой санагдах байх миний хувьд. За slice of life анимуудын бараг 80-90% нь ахлах ангийн сургуульд өрнөдгөө. За тэн дөрөндгөө маа гэхэд яаж ч байгаа л нэг ахлах ангийн сурагч эсвэл сургууль гарч ирж ил таардаг. Тэгээд сургууль гарч байгаа бол сурагчийн зөвлөл букац өдрөөл явцдаг те. Энэний шалтгаан нь ингэж юу юм бол гингүүд Японд нэг юм яриад байхгүй юу? Япон хүний хувьд амьдралынх нь хамгийн бэст үе ахлах анги гэж ярьдаг. Их сургууль тэгээд цаашаа ажилд ороод явчих юм бол жинхэнэ нөгөө ажлын морь болох зам руу орчдөг болохоор Япон хүний бол хамгийн гоё дурсамж хамгийн гоё үеийн ахлах сургууль гэж ярьдаг. Тийм болохоор дан ганц ахлах сургуулийн хүүхдүүд ч биш том хүмүүс хүртэл энэ ахлах сургуультай холбоотой эсэнүүдийг хараад амар ностальжик мэдрэж аваад гоё л байд юм шиг байлээ. Тэгээд энэ заншлын үед бол надад нэг асуудал байхгүй дуртай. Гэтэ 3-4 жилийн өмнө шигээ дуртай бол биш. Би өөрөө 10 жил байхдаа ийм төрлийн аним үздэг байсан шалтгаан баг бусдад адилхан. Нөгөө ахлах ангийн сурагчдын хайр дурлалыг л үзхийг хүсдэг байсан байхгүй юу? Угаасаа бараг бүх ийм төрлийн анимууд ахлах ангийн ромаас гарчил таардаг. Магадгүй би өөрөө ахлах ангитай үерхлээд мэдэж үзээг болохоор тэр мэдрэмжээ өөрийнхөө төсөөлөлтөө өөрийнхөө фэнтезид хангах гэжтэй.
Шүн унтахынхаа өмнө ингээл царай байхгүй хин гэдэг мэддэхгүй нэг тийм мөрөөдлийнхөө төгс охиныг хамнаадтай хамт жаргалтай байгаар төсөөлж өсөөлөл ингэх гэж үздэг байсан болохоор энэ заншил бол надаа ерөөсөө муухай мэдрэмж өгч суудаагүй. Тэгэхээр угаасаа нэг шүмжлэх гэхээр юм олдохгүй байна уу? Надад таалагддаг. Яг одоо бол ихтэй тийм ахалгын аним ахалгын романс эдэр бол ерөөсөө нэг сэтгэл хөдлөхөө байсан байлээ. Хоошнах шиг. Хүн яалтчгүй л тэгэл өөртөө л relatable юм үзт юм байлээ л дээ. Тэгэхээр дахиад нэг 5 жилийн дараа ч юм уу бүр энээсээ нэг жоон холдоод ирэнгүүттэй ахлах сургуулийн тропик хитрхи өөлийг болсон эдэргээ шүмжиж магадгүй л ахцаач. My little pony, my little pony. Нөхрөлийн хүчийг ярих мартсан шүү дээ. Тийм, дайснытлын дөрүүд ингээд насаараа бэлтгэл хийгээд ямар ч цаорхоогүй төвс төлөхөө зохиосон ч нөхрөлийн хүчийг барахгүй. Нөхрөлийн хүч бол fucking sucks дээ. Яг нь аниме хамгийн гол шин чанар нь найз гэдэг зүйлийн утга учирыг харуулахыг хичээдэн штэ. Blue Lock-оос устна. Ер нь бол зөв дэмждэг. Ялангуяа One Piece-ийн философитой бол дийлэх талаараа санал нийлнэ. Накама те. Гэхдээ нөхрөлийн хүч гэсэн алхачаар яг үндэ плот армор орж ирж байгаа штэ. Тэр нь яг тодорхой хэмжээнд бол яг байхад гимгүү ойлгож байна. Гэтэ тэр нь одоо тэгээл нөгөө fairy tale идэх шиг хэмжээнд байгаадах юм бол мэдээж мим болох л байгаа л та. Тийм ерөөдөө давчаар хэлэх юм бол friendship бол асуудалгүй. Power of friendship болчих юм бол яг хүүхдтэй хатаа үзэхэд асуудалгүй ч гэсэн том болцоо энэ үзвэл жоохон үнэшлэхүү, жоохон хэрингээ болчдаг. Нэр isekai юм бас байгаа. Тэгээ тэдний дагаад нөгөө лол идэрүү тарай мэдрэгэл цаашаа явуул та гүнзгий. Ихэдээ нөгөө фэн сервисийн заншлуутай. Тэгээ эдний би өмнөхчлөг дээрээ бүр фэн сервисгээ тусдаа бичлэг хийсэн. Хагас жилийн өмнө шигсэн isekai-ийн талаар нэлээд ярьсан болохоор дахиж яриад яах вэ? За, ерөнхий онцлог шинж тропүүдийг бол ярьчлаа анимуудын. Одоо бусад ярихгүй болохгүй гэж бодож байгаа ганц хоёр заншлуудыг яриад бичлэгээ дуусгая да. 連載中の漫画にアニメが追いついてしまった時、漫画とのリーチを保つため別ルートを通って遠回りし再び合流するという作戦だ。 За, филлер ангууд. Энэ дуртай юу юм байхгүй л хүнтэй те. Мэдхгүй байх юм бол филлер анги гэдэг чинь ерөөхдөө яг нэршиг отохтой дүүргч ангууд. Нэгэсэндөө сургуулийн чинь цагсны авраг болох гээд 8 хүнтэй баг үсгэнгүүд гарааны тав чинь хизээж талбайд гарахгүй нэг зүгээр хүний тав бүлэх зорилготой рандом 3 байшгаа цуглуулад бүртгүүлээд ордог тоо. Тийм, ер нь бол би тэр 3 филлер байшгаыг нэг нь байсан. Филлер ангууд гэдэг бол ер нь л яг тэр л ахгүй юу? Аливаа нэг манганы анимыг гүйцэх гээд ирэнгүүт хоёр сонголт гарч ирдэг. Нэг бол анима дуусгач завсарлага аваад мангага хангалттай болтол нь дараагийн сизнээ гаргахгүй хүлээх. One Piece Naruto гэдэг шиг season гэж байхгүй олон ангитай 7 хоног болон гардаг анимуудын хувьд бол филлер ангиар цаг ожиж өгдөг байсан манганда. Одоо гэхдээ тийм 7 хоног болон гардаг олон ангитай анимууд ер нь ховор болсон болохоор дагаад филлер анги гэдэг ойлголч гэсэн байхгүй болж эхэлж байгаа. Баяртай филлер ангиудаа хийсэн бүхэн чинь баярлалаа те. Гэхдээ хэн ч хамаагүй дуусахгүй. Нэр плот дээр нэг юм ярих чагаа мартсан байна. Шон анимууд дээр бол ялангуяа нөгөө аавын асуудалтай төрүүд айгүй олон штэ. Ер нь шон аним болгонд л нэг хүн шиг аавтай, ер нь аавтай дүрч баг байдаг штэ. Энэ заншлыг тэгээд явталсан юмнууд гэсэн олон байдаг. Энийн шалтгааны зарим хүмүүс тэр дүр аавтай байвал найдаж болох үсний хүнтэй болчих учраас бас альва нэг аав ээжд баригдаад байх нь гол дүрийн тэр өөрийнх нь адал явдал үнцнийг дарж байгаа эрсдэлтэй учраас гэж тайлбарладаг. Харин арай өөр нэг дарк тайлбар байдаг нь Хирошимагийн сайхан Япон хүүхдүүдэд дийлэнхтэн тийм фадер фигур байхгүй болсон гэж ярьдаг. Энийн тэгээд анхдагч анимуудаа шингээд бас фадер фигургүй өссөн эрэгтэй хүүхэд өөрөө том болоо тийм уламжлалт хүчрэхэг фадер фигур болж чадахгүй байх магадaltaй болчдөг гэсэн тайлбар бас байсан. Тийм барууны нөгөө сүнд гараад алгуулдаг аав нар ийм юмнээс шал өөр шалтгаантай гэсэн үг. Зяац нэг иймэрхүү Японы аниме мангаг барууны кино комикос ялгадаг хамгийн алдартай онцлог шинж заншлуудыг тайлбарлаж бас өөрийнхөө бодлыг хуваалцлаа. Зяац нэг юм л байна дөө. Сонноос нэрээ Code Geass-ийн шинэ сизон гарч байгаа. Одоогоор гэтээ нэг л анги гарсан байгаа. Өмнөх муви өмнөх сизнүүдтэй холбоотой нэг ертөнцид өрнөж байгаа үедэр талаар жоохон дэлгэрэнгүй ярмаар байна л та. Гэхдээ энэ талаар мэдээлэл ер нь бага байлээ. Маркетинг муу байгаа ч юм уу хүмүүс ер нь их мэдэхгүй байгаа энийг гарчаа гэдэг. Би ч гэсэн саяхан л мэдсэн байхгүй юу. Тэгээ ядаж нэг 2-3 анги гарсныхан дараа бичлэг хий гэж бодож байна. Заас тэгээд энэ бичлэг бараг сонгуулаар засагдаж таарах бах. Тэгээд энэ бичлэгийг үзэж 18-аас дээш насны хүн болон сонгуулаа идэвхтэй оролцоорой. Гэхдээ ганц идэвхтэй хангалттай биш, ганц оролцох нь л чухал биш. Оролцохдоо энийг маш хариуцлагатай бөгөөд нухацтай авч хандаарай гэж хүн болгоноос хүсье. Заас тэгээд баяа.